За юу ацхан бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд бидний хүсэн хүлээсэн Rap TV Season 3-ын авраг доторх дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Чимээ гаргая. Хипхопд хайртай дуртай залуучуудыг дэмждэг рэп батлыг энэ хэмжээнд хүртэл хөгжүүлж байгаа хувь нэмрээ оруулсан ерөнхий ивент тэтгэгч 88 аппликейшнда баярлалаа. Миний тоглоом аим шиг, дайн шиг, дошин дээр чин даам шид. Үгээр би шатар, тоглон, шаглан, цодлон, мадлан, довтлон. Би их шатарсаг, харин чи зүгээр даамсаг. Йоо, ганцоо ласта. Аврагын тулааны дараа бир шимхүү хээр гарах уу? Миний өрсөлдөгч хийн? Нэ бэнтөө. Өөрийгөө үнэ гэж удаа саагаал хэдий. Энэ хоёр хуруу л өндөр болцсон. Толгойтой ус нь халзарсаар байгаад дух нь өөрөөс нь өндөр болцсон. Та нар болог хүүхдүүдийг сэвсээр хагаад. Энэ чинь бараг түүхий боллоо штэ. Чи цогтхороо л хипхоп яриад ах чи мань чамайг рүүки л гэж бодлоо штэ. Уулан далхан төмөр өргөн ном уншин арх уухгүй тамиг татахгүй мэ бол эко бой. Харин чи бол ахын дүү чоко бай. Начиг баатал болгон дээр шинэ хувц хүмүүс чирчээ. Ах шиг мөнгөтэй хүн болоорой. Чимээ гаргая. Үнси бага. Бичгээ авьяастай залуу. Дуу хийн. Шохгүй болохгүй. Би яаж хүүхдийн мөнгөгүй болсон ч ам шиг овооны мөнгө түш доошоо орохгүй. Хөвсгөл нутгийн хүү. Би түрүү ар хангаатай шаасан. Мөрөн сэри 427-гийн 13. Чипрушка бол зүгээр гал. Гэхдээ урталтаа гээгүй. Ядаргаатай насаа. Йоо, эмхтэй хүн гэсэндээ цаа чин бас гоё үнэртэй байна. Миний найзын нэр нь хэмлээ. Ичээд энэ май баха түр пауз авчи. Зөөгчөө энд 2 ус авчи. Удахгүй хүрээд ирэх аваад дууж байгаарай. Баатал дуусны дараа яриатай шүү. Тэр ширээн дээр сууж байгаарай. Чи өөрийгөө барилддаг гэлөө. Тэгвэл золбин савхаа тайлчих. Хоёлоо рэп твжиг рэп начин болох уу? Наадха хайж байгаа төгчөөч. Наад охин ч чамайг тоохгүй ш. Би зааж өгөх үү? Хөрх нь хайж байгаа өгчөөч. Утаа дүүрэн цээжиндээ би улаан хүүрэн бичгтээ, уншаа дарвал сэжигтээ. Чиний ухаан хүрвэл хэмжилтээ. Харин чи унжаа давсан гидсэнтэй, хужаа гэсэн бичгтээ болохоор унтаа дахиад зэрэхгүй. Бааталж явахдаа ажлаа амжуулж явахд намайг уцаа хардаг гэдэг тэр худлаа бахан гिचинүүд нь хуцаа дэлгүү та нар цуваад над дээр ирэлтэй. Дахиад л энэ зүйлийг хийж байна. Эцэг нь мэдвэл гомдгол байх. Гэтэ уучлаарай ааваа хүүчин дуртай зүйлээ хийж байна. Төрөө амьдралдаа ганц л удаа ихнэрээ жаргаж үтсэн ирэх хүн. Хизээвэ гэж юу? Чамайг натаа андуурсан тэр шөн. Дэвтэн дээрээ ганц гайгүй шаасан баатал нь тал арвсан бүрээд үдэг. Хүн болгонд боовдуулах 55 бистаг нүдэн нүртэл хаяа мураад үдэг. Дансны үлдэгдээс 7 оронгоос доош хатдаг уусгаар та нар хизээс тоолж барахгүй. Би угаасаа энэ нүүрэн царайд нэр нь харсан бистаг чи нэг нүдэрээс тоолж харахгүй. Бүгд л нэг хуучилсан, зуучилсан хүнтэй сайхан юм уу? Готууд нь голч ирсэн, туус ирсэн үнтэй байх юм уу? Би тэгээ лавгагийн тууж ирсэн хонтой шаах юм уу? Тэр ганцаардлыг шар царайгаар цагаан буудан дээр 5 хартай тойрсон. Өнөөдөр тэр ганцаараа биш гэртээ арай 5-тай нойрсон. Хүний үг авдаггүй би ч муу хүн юм аа гэж яахгүй. Зарим зүйлс дээр дутаж сур. Тэр чинь чамгүй амжилт байхгүй. Дүрмгүй бистаг гадуур жолоо барихад жолооч нар айж байгаа шүү. 18 үтсэн гэж чад бичээд лүү. Жолооч олцоо бистам нь кондуктороо хайж байгаа шүү. Ах нь аль 5 жилийн өмнө Монголын хотыг пранктаж, томчуудтай халз барилдаж, анд барилцаж, гар даллаж байсан. Харин ч юм уу хонцын шээс тэр үед талх таллаж, гал галлаж, мал маллаж байсан. Лайвын үзэлтийн чинь тог дүүн нэмээд өгөх үү? Хамт сууж хань болох уу? Өөрийгөө малж чадахгүй бол яшиг миний хонь болох уу? Ах нь бас чанга ир байгаа үстэй. Угаасаа би өөр төрөө бооцоо тавьсан. Чадвар нутаг усаараа зүрлээ. Вихтоц бид хоёр хувцсыг харин чи чойрын наби хавцаа.
Та хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг яг л зам дээр үүдэг боржуур. Гэтэ та намайг хизээж барахгүй. Учир нь таны гац бардаг хүн чинь ардын хүд оржоо. Өө, арчирч гинөө, баарчирч гинөө. Аль хүүхнүүдээ баартартай ч гинөө. Зөлгийн нэртэй навш миний урд далартаа шагаад. Чи тэгтээ миний амьдралтаа таарсан хамгийн хүнд өрсөлдөгч байлаа. Та чи жингийн ярьж хат баярлаа шагаад. Миний сэтгэл санаа ямар үед сайхан болдог гэж нэг сайхан секс хийж тавих үедээ би ардид өвдөг шороотой сүгдэнэ гэж бодоо юу? Би нэг л удаа амьдрал сүгдэж үзсэн. Их нэртэй гэрлэх санал тавих үедээ. Дэрэн дүүсэн юмнуудаа чадвар шүүхтэй дав. Энэ карманд юу байгаа тань? Пистам энэ хүүхтэй ав. За пистам хоол мол бариад ирсэн. Ядаж чи тэрэндээ цадан шүү. Би хүүхдээ алчлаа. Пистам чамаагсаа алчиж чадсан шүү. Чамшиг онгоо өрдөг онгоотой лалрууд энд орж байгаа болохоор сизон 4-д орохгүй би баг зодгоо тайлцгаа гэж нүдээ. Онгоо өрхийг баатал гэж бодоод байгаа юм уу? Баатал гэж бодоод байгаа юм уу? Түгэл их стенд ап руугаа зайлцгаа гэж нүдээ. Энэ тулаа эхлэхэд ойлгомжтой байсан анхнаасаа чи нас барсан. Ардыг гэлжгээ байдаг шалтгаан түүнийг өндөг байхад нь ээж нь 3 сар нам дарсан. Бацааны мөнгө маань ардд очих нь хоёр бааталчтай байдлаа гар барья. За өшөө нэг чимээ гаргая. За би бүгдд нь сонсогдгоор чамд хэлчихье. Энд одоо ямар ч лайв бичлэг байхгүй. На камера унтраа. Хариуцч байгаа үнэн өөрөө юу? Зөвшөөрлөг бичих нь өнөө. Яага бүлтэлцээд энэ залуучуудаа? Гэмтхэн гэлбэлзэж цагдаа гарахаараа салгандаг. Харин нэг нас хүрээгүй хүнд согтоорол хундаа худалдаалсан байна. Шалганда. Бид энэ чинь урлаг хийж байна. Бид биш бол өөр хинт сэдэхгүй. Нийглийн хууль ирсэн. 16-гийн нэг нэгт юу гэдгийг мэдгүй. Угаасаа би ч мэдгүй. Монгол улсын иргэн та үндсэн хуулиа дагаж мөрднө. Нэг л их баатал матлгээ том юм ярьсан хүмүүс. Эхлээд над өмдөө та татаж өмснө. За уучлаарай. Монгол улс хуультай тэрэндээ ч захирагддаг. Бид нар бас саяжангаа жоох муухай аяглалаа. Бидний төлөө халуун талж хүүтэнд хөрж амар тавныг минь төлөө ажиллах түнхээр их баярлалаа. Би зөвхөн спешиал дээр бааталдаг. Энэ бол амьд зангараг. Хаяага хадарч би ярихгүй ээж аав ихнэр хүүхэд. Эн чинь жинхэнэ эр хүний тангараг. Өсөлтөгчөө басахгүй гэсэн систем өршөлтөө. Гүч бусдаас муу босгож сэтгэл хөрчлөө. Бэлтгэл ханаа дэлгэх шатаг итэл төршлөө. Энэ бол эксаторгийн флаур надад шижих хөдөлгөөн. Чамаг спешиал яах гэж оруулсан гэж мөнгө нэмэх гэж. Нааг яах гэж оруулсан гэж өнгө нэмэх гэж. Nice. Хэцүү зүйлүүд тоглолт ш байдаг. Би саадыг даах бертаа шүү. Раунд 2-оо эхлүүлье. Би яаж магадгүй пистаа шүү. Ната баатлах гэж ирж байдаг чийж бас дүнгүй байна да. Ой дүнгүй байна да. Чи бол миний зүгээр л күмпүү панда. За би харж байна одоо фристайл хий. Чиний бүх юм чинь жижигдэн. Нэг байхад. Энэ пистаг надад бааталтуулаад дормслоо шагаад байгаа мега. Аха. За одоо манай хоёр өөрсдийнхөө 2 дугаар раундыг айтаа бааталгаар болсон байгаа. Бид тэндээс өгнө. Сонсож чадаа хараад итгэж одоо аманэ. Сонсох хүнгүй байгаа ч одоо надад хамаагүй. Зөвхөн дуучин гарахаас өмнө томото байсан. Уцан чамд тарих байгаа хомосек байсан. Бид хүссэндээ энэ зүйлийг хийдэг үстэй. Чичээ их билээ. Хөлийг хүний хитэн бистэй. Намайг pay back гэдэг бодод мэдэн төстэй. Би нохооны хоолойч ирсэн. За ингээд Rap TV Season 3 бид нэр аль 100 эхэлж исэн. Үзүүр түрүүнд гарч ирсэн. Ганзо. Түүний өрсөлдөгчөөр Last X. Яг одоо бүгдээрээ Season 3-ын төгсгөл хэн чамп болохыг, хэн энэ олон залуучуудаас авраг болохыг, хэн нь дараалал нь 7 ялахыг үзэх гэж байна. Чимээ гаргая.
За залуусаа бэлэн биз дээ. Өнөөдөр Last X Division дээр champ гэд нэр хүнд олон штэ. Тийм болохоор энэ хүртэл үлцэх хүү амны хэрэгүүд олон штэ. 3 сесэл энэ залуугийн ир үсгний талаар ярьлаа. Ир эмнийх нь хооронд хилжиж зориултаар хин чим эргүү болно штэ. Оргил тулаанаа хүндлээд над аманд гашилсан бохоо хаяачтай наана. Чи яг ямар нүгэл хийсэн болохоор ийм өхөр шиг би зүлгүүр шиг царай гिचи шиг яриа заяачдаг байна. Ганц надад тайртай. Учир нь миний үгс цогтоон. Арх тамхин арга бэлэг шиг төгс цогцоон. Үдэг хүртэл панч бүрээ алдаагүй төгс цогтгоон, баг төгс цогтоон. Гэтэ ахтай респект битээр үгээрээ тороож үлцээ тороо бенчиг төгс ноёдоон. Гэтэл чи миний хараал ийцэн цагаан заац чам миний бүкс гойдоон. Чи имиж их шиг одоо надтай энэ минь чацуу байх үдээ. Миний цагаан бүсийг үнсгэлөө. Бааталж захта утсаа алдаг Eminem гэж юу ах вэ? Одоо чи өнгөрсөн. Нэрэдүгээс хайжлаарай. Энэ бол чамайг дуудаж буй соёлын дуудлага. Бас хөгшин зэрэг нүүд ангаас өмнө сонсоод очих чам зөрүүлсэн ёслолын буудлага. Хөөхөн хүүхдэрээ магтаад эхлэхээр тэрвэрлдээд эхэлдэг. Гэхдээ бас залтай байдлын өгөөдгээр камерын цаадах рандом гिचнэлтэй хэрэлдээд эхэлдэг. За guys тэгээд шүүгчдийн баг хуралдлаа. За тэгээд ялсан ч ялагдсан ч энэ сайхан зүйлийг хамтдаа энэ хүртэл хөгжүүлж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Мэдээж үзүүр төрөө хүртэл явсан хоёр бааталчиндаа бүгдөө нэг чимээ гаргая. За ингээд хамт байсан ганцоо тэгээд Last X Elonation 12 сая төгрөгийг бэлнээр өгнө хэмээн Spy. Бид нар бол анх ярьснараа шагналынсаа 12 сая төгрөг байсан. Тэгээ миний гарт бол бэлнээр байна. Тэгээд энэ шагналыг ингээд бэлнээр авч байгаа ганцаад бас баяр хүргэе. Ямар ч байсан ганцаа баяр хүргэе. Тууштай явлаа те. Тэгээд тууштай явахаар ямар үр дүн хүрдгийг хэдүүлээ харлаа. Тэгээд хипхоп culture, хипхоп соёл өөрөө тодорхой хэмжээгээр DJ штэр, бүжигэн штэр, MC штэр одоо ингээд энэ төвшөнд те энэ хүүхд залуучуудыг цуглуулад ингээд энэ төвшөнд хөгжиж байгаа танай хамтдаа олонд бас баяр хүргэе. Цан бүгдэнд баярлалаа. Ганцоо